За, сайн байцгаана уу. За миний утастай багтаан дөрөөд хамаг бичлэг авчихсан болоо. За тийм болохоор ерөн өнөөдрөөс эхлээд ингээд хоолоогоо бичээд тэгээ бичлэгийг явуулж өгөх бодлоо. Энэ ч надад амраад яг л би залах уу. Тийм залах уу нэг тань мэдэн дээ. Би залах уу. Тэгээ залах уу. За тийм яг тийм нэг бодлоо. За би тэгээд 4-7 хоног тагчиг алгал доо. Алгуулахтай хүмүүс ирүүл шалтгаан талгалдаг. Гэхдээ би ямар шалтгаанг болгосон. Тийм зөвөр шалтгаангүй. Ямар шалтгаанг болгох. За өнөөдөр мөрчлөөр бол бүгд юм тухай ярина. Ер бүх юм тухай ярина. Талгаарсан бүгд ярина. За нэгдүгээр тэгэхээр бүгд энэ одоо энэ дарж авч байгаа бичлэг гэх юм уу? Speed point гэдэг тухай ярина. Энэ л яг миний наадмын үеэр өнөөдөр чинь хэдэн блэ? Өнөөдөр хэдэн бэ? Өнөөдөр чи 17 мэдтэй. За өнөөдөр би 12-ны өдөр бэрээд урсан байдیں۔ 12-нд төрсөн. 12-нд чи наадам болчихсондоо тэгээд наадам зориулаад өөрийнхөө өвсий буюу ойрын хэлшигтрийг энэ бүх болгож зурсан. Дараа би өвсийнхээ тухай дэлгэрэнгүй хэлдэг. За дараагийн бичлэгээр өөрийнхөө өвсийг тайлбарлая. Жишээл гоё дэлгэрүүлж мэдээлэл өгье болж юм. За ингэсэн мэдээ. Би бол их хөвчлээ Peace Point гэх энэ дээр зурдаг app дээр одоо энэ зургийг харуулна. Тэ. Зарим англиар хэлдэг хүмүүсийн зургууд Peace Point гэдэг юм байлаа. Peace Point. Би энэ бол Peace Point гэн. Би угаасаа цэвэр дуудлагатай хүн ч биш, зөв дуудлагатай хүн ч биш, багш ч биш, ширүүч биш. Тэ. Нэрээ. За ингээд миний арын зургийн дуусч байгаа маа. Одоо наадмын тухай нэг наадам гэж хамч. Наадмын тухайд бол юу л эсвэл та нар өнгөрсөн жилийн санжин төгөлдөр хуурт нөө яваад тэгснэ тэ тоонороо дугуй хийгээд ээж гинэ лээ. Тоонороо дугуй хийгээд нэрийг мөчлөө нэг юм нэлээд настай жүжигч нэг тэрэгэн дээр суулгаад хүрдэг дээ тий. Тэгвэл тэр тэрэгнийхээ хөлийг тооноор хийсэн байсан тий. Бариулыг нь багнаар хийсэн гэдэг хүмүүс бөө юм болж байсан. Тий. Энэ ч гэсэн надад ер нь таалагдаагүй тий. За энэ тухайн ингэ болчихсон. Ингээд тэгээд ерөөдөө бол үнээс цаашаа ярина. За одоо нэр өвсөө хэлцүүлээ. Дараа би за өвсө гэдэг ерөөдөө үнцэн ойлголтыг өгье. Өвсө гэдэг бол ерөөдөө тэгээ одоо боттоор бийдэггүй хүмүүсийг гараараа зураад эсвэл ингээд ямар нэгэн зүйлийг ингээд ашиглаж зохиомжоор бүтээсэн дүрийг өвсө гэдэг. Гэхдээ одоо кино ямар нэгэн анимашн хүүхлийг гэх мэт зүйл төр гардаг юм бол тусдаа тий. Одоо өвсө бол ер нь ямар ч зүйл болдог. Одоо миний энэ дээр гарч байгаа өвсө бол одоо кино буюу чөтгөрийн ангууч Demon Slayer аними миний тий өвсө. Ахгүй. Энэ бол яг бодтоор бэдэггүй дүрийг хүмүүс бэдэг мэтэр өөрийнхөө ингээд төсөөлөх ашиглаж зурсныг өөрөөр өвсө гэж би ойлгоод бэдий. Бас яг гоо нэм тайлбарлаж чаддгүй. За тий. Нэмлэн. За нэгэн зураг ирснэх одоо энэ арж явж байгаа зураг бол тий яг миний өөрийнхөө зурдаг арт стайл буюу зурах хэм маяг биш. Ахгүй тий. Зүгээр энэ одоо тий кино стайлыг би дуурайх гэж үзээд тий зүгээр нэг юм хөдөлгөний худж байгаас бүрлэгдээд ороод ирсэн шиг юм. За тий. Одоо би энэ дээр зураг харилцаа. Эднэр бол миний зурах хэм маяг буюу арт стайл ахгүй. Тий яг би ингэж зурдаг. Гэхдээ энэ бол миний би хэлсэндээ сая энэ бол миний кино өвсөж чөтгөрийн ангууч аними өвсөй зохиомл дүр миний өвсөй. Тийм болохоор тэр яг анимаха хэмээ зургаж байгаа хэмээгийг дуурайх гад ингээд зурсан байдаг юм аа. Тэ. Бас тийм бид нүсгэлээд нэг юм анцаараа цаа хүмүүстэй ингээд бүр ингээд монгол хэлээ бүр ингээд монгол биш болтол ашиглах болсон байлээ бүр надад бүр ингээд тий энэ бүр амар нэг үнэхээр ингээд ярмаар үнэхээр надтай асууд болж санагдаад байгаа байхгүй юу тий. Эн чин
Одоо зарим хүмүүс амар ингэ таахгүй. Өө би амар ингэсэн тэгсэн. Тэгээд би амар excited байна. Тэгсэн тэр амар cool мэл гэлтэй. Энд ч одоо Монгол хэл биш. Энд чинь юу юм тий. Ямар хэл юм бэ энэ чинь? Гэж асуумаар энэ ингэж яриад байгаа хүмүүс. Тэгээ энэ ингэж ярьж би амар догдолж байна. Энэ амар ингэ дог байсан. Тий. Ингэж энэ одоо юу юм бэ тий? Энэ ямар хэл юм бэ? Гэж асуумаар байна. Тэгээд ярьж байгаа бол тэгтлээ англи хэлээрээ гадаад хэлээр ярих гэдэг аваад ус-цасээр ярьж чадахгүй бол монголоор яар. За юу. За би инглиш хэлмээр зэнтэй. За баярлалаа энэ үрдэлд үзсэн бол чи хөөрхөн тий. За баярлалаа баяртай.